Өсвөр насныханд зориулсан гэрэл нарны дор сэтгэхүйн драмын жүжиг тайснаа мэндэллээ. Хүмүүс нэгнээ ойлгож, тусалж, дэмжиж байж амар амгалан бий болъё. Бид сайн сайханд дагуулсан нураатай соёл урлагийн их сургуулийн уран бүтээлийн хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургууль, радио, телевиз, медиа урлагийн сургууль хамтран гэрэл нарны дор төслийг хэрэгжүүлэн өсвөр насныханд зориулсан сэтгэхүйн драмын жүжигээ өнгөрсөн амралтын өдөр тайснаа тоглолоо. Бид бүхэнд энэ гадуурхалт за үе тэнгийнхний нэгнийхээ одоо харагдах байдлаас нь гэр орчин хүмүүжлээс нь ийм нэг гадуурхал байгаа учраас энэ нь бас зохих хэмжээнд нийгэмд бас дуу хоолой өргөж энийг бас анхааруулах дохио өгөхүүднээс энэ бүтээл маань бол гарч байгаа. Энэ зохиолоос ахуулаад соёл урлагийн их сургуулийн багш нарын бүтээл байгаа. Тэгэхээр бид бүхэн бол төслийнхөө 60%-ийг амжилттай хүрээд эрдэмтэн багш нарынхаа саналыг авах үүднээс энэхүү бүтээл маань ингээд одоо тайсны хэлбэрээр тавигдлаа. Эцсийн үр дүн бол дэлгэцэн бүтээл болсноороо бид бүхний энэ одоо төслийн маань 100% биелэл гарах юм аа. Уг жүжигийн зохиолыг театрын урлагийн сургуулийн багш Болдоотор бичиж, театрын урлагийн сургуулийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш Дэлгэр Буян, Болтхүү, радио, телевиз, медиа урлагийн сургуулийн уран сайхны удирдагч Цэвэлсрэн нарын удирдлагад тус хоёр сургуулийн 82 оюутан хамтран төслийг хэрэгжүүллээ. Зохиол их сайн бичигдсэн байна тийм. Манай оюутнууд ч их сайн тоглолоо. За одоо нөгөө гэрэл зураг авалт тэгээд нөгөө кино болгох үйл ажиллагаа бол манай радио телевиз медиа урлагийн сургуулиас бол явагдана. Энэ ажил бол хамгийн гол нь өөрөө урлагийн бүтээл болоод тэр нэг чухал. Урлагийн бүтээл болоод тэгээд одоо төмөө олонд хүрэх гэж чинь тэгээд хамгийн гол зорилттой бүлгийнхэнтэй сэрэмжлүүлэх гэсэн тэр бүлгийнхэнтэй хүрэхэд бэлэн болсон гэдэг л их чухал. Гэрэл нарны дор төслийн жүжиг тун удахгүй дэлгэцэн бүтээл болж өсвөр насныхан дунд тодорхой хэмжээнд хөндөгдөд байгаа гадуурхалт сургуулийн орчинд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түүний хор уршиг ойлгуулах теле жүжиг болох бөгөөд орон даяар ерөнхий боловсролын сургуулиудаар сургалт лекцтэй хослон өсвөр насныханд хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг төслийн багийн зүгээс онцоллоо.